Сайн бацхан уу? Намайг Солонгоо гэдэг. Сайн уу намайг Төвшмөт гэдэг. Миний нэрийг Болорцол гэдэг. Намайг Босондом гэдэг. Миний нэрийг Зай гэдэг. Би 20 настай. Хүмүүс намайг ер нь ихэнхдээ Бука гэж дууддаг. Би тэгээд 18 настай. Энэ жил 19 хүрнэ. Би одоо 20 настай. Би Ирланд улсын Дублин хотод одоо сурж амьдардаг. Би одоо 20 настай. Францад амьдардаг. Тэгээ Франц дээрээд одоо 11 жил болж байна. Тэгээд одоо Голланд улсын Амстердам гэх төвдөнд сурж бас ажиллаж байгаа. Бельги улсын Антверп хотод амьдардаг. Тэгээд Бельгид ирээд одоо бараг 17 жил болж байна. Швед улсын Стокгольм хотод амьдардаг. Манай YouTube найзууд хуудас маань 5 гишүүнтэй байгаа. Тэгээд бид эдийн хамгийн анхны бичлэг биенээсээ хөгжилтэй асуултууд асуусан байгаа. Тэгээд тэрийг бичлэг болгон танаа төрөж байна. Тэгээд шууд асуултаа онцгоё. Тэгэхээр штэ. Би өөрийгөө амар хямдхан бодлохоор ямар хэцүү юм бэ? Тоолоо ихчгүй. Шаргал. Живэт. Тэний би туулаа гэсэн чи яач юм туулаа шиг санагдаад байх юм. Ямар удаан бодд юм бэ? Нүдэд авчихсан. Чи бичсэн. Yes. Тийм туулаа юм байна. Туулаа чинь бас намаагаас бор туулаа гэдэг. Сармөгчөнтэй зүрлэх юм уу? Яагаад тэгэхээр нэг сармөгчөнтэй ингэдэг нэг газараа тогтохгүй ингээл энэ тийм төсөж чаргаал явж байгаа тийм. Өөрөө нэг амтантай зөвлөх юм бол нохотой зөвлөх юм байна. Одоо бодоход яг л өөр амар намуухан тэгээ тайван хүн. Чон байхаас юм уу? Яагаад ч юм аа. Чон гэж яагаад ч толгойд орж ирээд байна. Гэтэ мэдхээ тий. Чон. Jacob, put your clothes on. Өөрийгөө ямар амьтантай төсөөлөх вэ гэвэл юм буруугаар ойлгох хэрэггүй. Гэтэ ер нь нохоотой төсөөлж байна. Please stop. No, God, why? Яг гэвэл нохоо хүнд амар үнэнч хүнээ амар хамгаалдаг тий. Тэгээ би бол ер нь бол өөрийгөө амар хүнд үнэнч, найз нөхөрлөлтөй амар үнэнч. Туртай дуу чи юу вэ гинэ? Надад болохоор яг одоо ганц туртай дуу гэсэн байхгүй. Гэхдээ би сүүлийн үед The Weeknd-ийн дууг амар сонсож байгаа. Ер нь The Weeknd-ийн шинэ гарсан альбом нь ер нь надад амар таалагдж байгаа. Тэгээ ер нь тэр альбомын бүх дуу нь амар гоё. Тиймээс тэр альбомыг хамгийн дуртай дуу гэвэл Африк дуунууд амар их сонсдог. Одоо Burna Boy гэж та нар мэддэг хүмүүс нь мэдэх л. Гэтэ Burna Boy гэж тэрний бүх дуу надад амар их таалагддаг. Гэтэ Монгол хамгийн дуртай дуу нь гэвэл одоо Лавкс Сүрэнгийн сар шиг холно. Хамгийн дуртай дуу гэж байна. Гадаад дуу юм шиг. Дуртай дуу гэвэл би чинь ер нь л бүх төрлийн дуу сонсдог. Би зөвхөн дуу хүртэл сонсдог. Яг л нэг би чинь жоохон бахт эмээ ууж дууссан. Тэгээд манай эмээ ууж чинь зөвхөн дуу сонсон, артын дуу мөн сонсон. Тэгэл тэрийн дүүрээ гал хамт сонсдог. Тэгэл одоо модо сонсголоо ч нэг гоё. Rocket би нэг үеийн хааныг сонгож байна. Хамгийн анх Rocket би-ийг сонсож эхэлсэн дуу болохоор яг нэг үеийн хаанаар яг анх удаа мэдэж эхэлжсэн дээр За өөр нэг өдрийн хаан гэнэ. Нэвтүүлээ. Нэг өдөр хаан байсан бэ. Мэдгүй чадахгүй яасан ийсэн бэ. хамгийн зураг гэвэл хамгийн туртай зургийг харуулъя гэдэг. Энэ зураг юм байна. Энэ нөгөө нь бас хоёр найз. Энэ зураг болохоор яг шинэ жилээр авахулж исэн он гарангууд
бүгд бөөнөрөө гарч ингээ шампанскаа бодуулчаад тэгээд клуб орч бүжиглсэн. Тэгээд ер нь шинжэнгөө бүжиглээд амар гоё байсан. Тэн зураг нь болохоор яг он гарахыг хүлээгээл ингээ гэртээ ингээл дуу маа сонсоод байжсэн үе. Тиймээс би энэ зургийг сонголоо. Тэгээд би бол хамгийн амхийн дурсамжтай зургийг үзүүл гэж бодож байна. Яа тэгвэл тэр нь бол энэ зураг. Энэ зурган дээр би энэ шаргал хүстэй. Тэгээд энэ зураг бол миний хамгийн анхны кинонд тоглосон зураг байгаамаа хамгийн анх авахулж исэн. Тэгээд ер нь бол голланд улсад ирээдээ хилээ ингэж сурсныхаа дараа шууд ингээд киноны шалгаруулалтанд ороод тэмцсэн. Тэгээд шууд энэ кинонд хамгийн анхны минь жүжигчний гараа эхэлчихсэн болохоор энэ зураг амар гоё дурсамжтай бас хайртай. Бас энэ би энэ дүрдээ амар хайртай. Тийм болохоор энэ зураг хамгийн амын зураг болохоор энэ зургийг сонгож байна. Бэлтгэл хийж байгаа зураг. Тэгээд яагаад вэ гэхээр миний хамгийн анх би нөгөө влог хийж байхад энэ миний хамгийн анхны влогод орсон юу байхгүй дүрс байхгүй. Тэгээд амар дурсамжтай зураг болохоор тэгээд энэ хамгийн амын зураг дээр энийг сонгож байна. 10 цагийн дараа сүнэн чамайг хийж үзээгүй зүйлээ хийх боломж олвол юу хийх байсан бэ? Фэний хариулт байх хэрэгтэй гинэ. 10 цагийн дараа сүнэх гээд байгаа юм тий. Тэгвэл би машин унж үзэн эхлээд тэгээд өөрийгөө хамгаалж байгаад амар хурдтай машин унж үзээд мөргөлдүүлсэн ч хамаагүй гэж унж үзэн. Тэгээд дараа нь хийх хүсвэл шууд юу яах юм бэ нэ? Буу аваад юм дээрэмдэж үзэх юм. Хийж үзээгүй буугаар буудаж үзэн. Одоо үзээгүй юмнуудаа л хийж үзэх юм. Хүн шанаадж үзэх юм. Амар юм хариулт нь. Фэний асуулт гэж яг үндэ 10 цаг үлгэмэл хийж идэх гэж байгаа юм. Юу вэ? Би машин оны хүн заадаг. За манай Букагийн асуулт гинэ. Өөр хүмүүст сонин сонсогдсон мөртлөө чам таалагддаг food combination байна уу гинэ. Тэгэхээр энэ дээр юу вэ? Манай нэг найз юм аа нэг юм шүлтөө ол идчих жах та. Тэгээд ийм талхан дээр масл түрхээд тэгээд элсэн чихэр тавиад иддэг. Тэр надад амар сонин санагдчихсан нэг ийм давстай ол идчихэж дээрээс нь чихэртэй юм холжтой талаар амар юу санагдсан. Тэгээд амар гоё л гэж өөрөө надад хэлжсэн. Тэгтээ би одоо туршиж үзээгүй. Миний чинь хамгийн таалагддаг хэсэг гинэ. Миний хамгийн таалагддаг хэсэг гэвэл би нүдэндээ туртай. Яагаад гэдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ ер нь нүдэндээ туртай. Тэгээд урууландаа бас яг гайгүй туртай. Хамрандаа болохоор туртай ажиж дургуйж тэгээд love hate relationship гэх юм уу. Хаа ингээд яг Аз хүмүүсийн дунд ингээд өндөр хамартай ч гэсэндээ ингээд надад л хитрхи том санагддаг. Цагаан алтан болох эсвэл ямар ч спонт хийхгүй байх уу гинэ. Цагаан алтан болно. Спонтгийн хийн. Тэгээд цагаан алтан болоод ямар нэгэн тийм хүнд юм уу ямар нэгэн тийм юм бол байхгүй. Цагаан алтан болоод ямар ч асуудал юу надаа. Би нэг сэрэгтэй бандing бэнд сэрвэл ямар реакшн өгөх вэ? Бас юу хийх вэ гэсэн асуулт байгаа. Би над таалагдсан яа гэвэл би багасаа би амар иршүүд хүүхдээсэн. Одоо хашаад авч гүүж хараах туртай ананартаа барбийн дээр тоглох дурггүй. Тийм болохоор би хамгийн ихэхдээ юу хийх вэ гэвэл Oh my god. Мисийн тэмцээнд оролцож байхдаа хамгийн дурсамжтай үе гинэ. 2 шагнал байгаа. Тэгээ бид нар 2 шагналыг ингээ хоёулыг нь авч ирсэн болохоор тэр үе минь бол хамгийн дурсамжтай. Мэдээж тэгээд ингээд амар хичээжсэн болохоор тэгээд тэр одоо юу юм бэ? Hard work pays off гэх юм уу да. Тиймээс ингээд амар гоёсон 2 шагналыг авахд. За дараагийн асуулт. Ачуутлаг гэдэг. За өөрийнхөө нэг юмыг сольж болох байсан бол юу болох байсан бэ гинэ? Өөрийнхөө одоо физик талаар ах тий. Тэгэхээр би өөрийнхөө солих юм гэвэл юу? Нүдээ жоохон томсгоно. Нүдээ л жоохон томсох байсан бах та. Тэгэл болоо эсвэл тиймээд. За дараагийн асуулт Солонгогийн асуулт байна. Хүйсээ солих нэг өдрийн боломж гарвал хамгийн түрүүнд юу хийх вэ гинэ?
Тэгэхээр эмэгтэй болох юм бол хамгийн дөрөнд юу вэ гэхээр нэг эмэгтэй хүмүүс чинь нүрээ будчихад амар тийм юу болдог шүү дээ, нэг тийм бүр амар тийм одоо юу гэдэг дийлдэшгүй ч юм уу, одоо нүрээ бодглохлаар тийм амар өөртөө ихтгэлтэй болдог гэсэн тэ нэг тиймэрхүү мэдрэмжийг авах байсан болов гэж бодож байна. They'll only put it on your lid, and I'll show you why here in a second. So we're gonna take black again. Хумстай эмэгтэй хүн шулам уу гинэ. Миний бодлоор бол үгүй. Яг л би өөрөө бас хумсаа янзлуулах туртай. Тэгээд ер нь дандаа жоохон арай урт дуу хумс хийлэгдэг. Гэхдээ мэдээж хитрхи урт ахаар бас муу харагдана. Тэгмээс яг уртч биш баян ч гоё хумс бол гоё цэвэрхэн харагддаг бол миний бодлоор. Амьдралдаа хийжсэн хамгийн галзуу зүйл гинэ. Амьдралдаа хийжсэн хамгийн галзуу зүйл гэвэл яг одоо байхгүй. Гэхдээ би амар өндөр сайдаг байхгүй. Тэгээд нөгөө онгоцноос доош ундэн штэ шөхөлтэй. Тэгээд тэрийг хийвэл би бол миний хамгийн галзуу зүйл болохоох тэрийг хийвэл. Дараагийн асуулт бол миний биений хамгийн таалагддаг хэсэг гинэ. Би биенээсээ бол урууланд амар дуртай. Бас өтгөө өсөндөө амар дуртай. Ер нь би өсөө ургуулах амар дуртай. Бас анти за гайгүй. Хумсандаа амар дуртай. Хумсаа ургуулах одоо хиймэл хумснаа хэрэггүй гэсэн. Тэгээд ээжтэй маш их баярлалаа. Гоё юмс өгсөнд. За дараагийн асуулт ганцаараа байхдаа хийдэг хүмүүс нь мэддэггүй зуршил гинэ. Хүмүүсийг байхгүй байхад ганцаараа хийдэг зуршил гинэ. Ганцаараа юу би толны урт амар мангартдаг шүү дээ. Ингүүл яах бол тэгвэл яах бол гэл амар тэгж бодоол эсвэл ингээл толны уртл юу нээр мангарт юм байна. Бүжиглэл хийж үзээгүй юм а хийж үзэл. Тэгэр гिच үзэлж. Өөрийгөө өгүүлбэрээр дүгнээд хэлэх гинэ. Өөргөнийг өгүүлбэрээр дүгнээд хэлэх юм бол just go with the flow гэж хэлэх юм байна. I just go with the flow. Би нэг тиймэрхүү хүн гэж боддог өөрийгөө. Яг өөрийгөө монгол өгүүлбэрээр бол хэлж мэдгүй юм байна. Сагс тоглож болохгүйсэн бол ямар респонс сонгох байсан бэ гинэ. Би өөртөө сагс тоглож болохгүйсэн мэл штэ. Бокс сонгоно. Боксоор нэг жилийн өмнө хичээлж байсан. Бокс амар гоё спорт байл. Бокс сонгоно. Өөрийн чинь яг тайпны сонирхдаг хүн ямар ч хүн бэ гинэ. Тэгэхээр гадна төрхөөрөө бол өндөр, мэдээж надаас өндөр. Ямар ч явах эмэгтэй хүн ингээд өөрөөсөө намх хүнийг нэг сонирхгүй бах. Тэгээ өөрөөсөө өндөр, тэгээд жоохон бордуу, өтгөн хөмсөгтэй, гоё, цагаан шүттэй, спортлог. Тэгээд толгоон дотор ухаантай л хэлбэл болоо да. Нэг супер хүчтэй болол юутай болох вэ гинэ. Би яанд зөндөө олон супер хүч байна. Яг нэг сонгох юм бол би яг хүссэн газар очдог хүчтэй болно. Тэр бол амар гоё. Тэгэл ер нь хүссэн газар очивол тэгэл мөнгө өрөхгүй, цаг өрөхгүй тэгэл түнэ nice. Сайн хийдэг хоол гинэ. Хамгийн сайн хийдэг бол будаатай ургас солиотой гэж бодлоо. Тийм бэ. Монголын Ингээд энэ манай эдийн бэлдсэн асуултууд нь ингээд дуслаа. Тэгээд дараагийн бичлэг удахгүй орно гэж найдаа. Тэгээд тэр бичлэгээр дахиад уулзцгаая. Түр баяртай.